Жамбал доржин амар төвшингийн зохиол хэнч биш. Буурал толгойтой 50 орчим насны ир ном уншид суув. Умгар нэг өрөө түүний гэр номын самит номоор дүүрчээ. Шалнаас тааз шүргсэн хаалганы нэг захаас нөгөө зах хүртэл хандаган үргэлжилсэн дэлхийн дотоод цөмөөс гямлан оргил хүртэл протоноос ажиглагдах хүйцэг ертөнцийг багтаан амьтай амьгүй бүхний тухай бичсэн номууд өрөөстэй байх ажээ. Тэрээр бага наснаасаа эхлэн эрдэм мэдлэгтэй шамдан суралцсаар ор залуунаасаа шинжлэх ухааныг шимтэн судлахад зориулсан нэг юм. Гэрийн үүдэнд түүний цор ганц хуучирч муутсан гутал өсгийн хэсэг нь бага зэрэг салсан байдалтай харагдана. Жирэн дээр нь 3 жилийн өмнө өрөндийн нэгэн улсын эрдэм шинжилгээний байгууллагаас ирсэн ажиллах санал бүхий урилга байхаагаад түүний доор эрдэмтэн уг эцгийнх нь үлдээсэн гэрээслэл зогхов. Уг гэрээслэлд аж ахуй минь юу ч болсон эх орноо орхиж болохгүй. Мэргэдгүй улс толгойгүй бие мэт гэсэн мөрт нь түүний зүрхэнд хадагджээ. Тэр зузаан линцтэй харааны шилээ аван ширээн дээр зөөлөн тавиад нүдэ нухлан байснаа тамхиасан олон зүйлийн талаар эргцүүлэн бодов. Эрдмийн ажлууд нь толгойд нь эргэлдэх хэдий ч тэр бодлыг нь зүсэн маргаашийн хоол хүнсний мөнгө хаанаас олох тухай бодвол харман орж ирнэ. Цонхны зүг харлаа. Гадаа цасаар шуурчвэ бололтой цасан ширхгүүд жирэлзэн үзэгдэнэ. Өвлийн хүйтэн орой дээр гарсан 1-р сарын шөнө зэврэн бас хатуу хөндөй. Яг л түүний хувь заяа шиг илчгүй бөгөөд гэрэлгээгээгүй. Ирээдүйд мөн адил юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Өлсөн дөөч тэрв, тархин хэд ажиллаж ядарсан даач тэрв. Түүний нүд өөрийн ирэхгүй анилтан сандал дээрээ суусан чигээр унтчихв. Ханан дүлгсэн цаг цохилгоос өөр анирч химээгүй нам гөмхөн. Гэтэл гүн нойрон дунд нь бүдүүн баргил хоолоогоор ноён эрдэмтэн сайн уу гэж хэн нэгэн хэлэх нь сонстов. Энэ мөчөд цочин сэрсэн тэр чи хэн бэ гэж сандран хэлэх зураа нүдний шилээ ширээн дээрээс аван зүгээд ийш тийш айн сандран харах боловч хэн ч байсангүйд өөрийгөө зүүдэндээ хий юм сонслоо хэмээн таавшрав. Зүрхний имээ ширээн дээрээс авч угаад араас нь аягтай усаар даруулах зур ахаад л бүдүүн баргил хоолоогоор ноён эрдэмтэн сайн уу гэж хоёрынтой давтан хэлв. Эрдэмтэн цочсондоо ууж байсан шилэн аягтай усаа газар алдаж орхиод босон харайж ширээний гэрэл барин дээш өргөн айж чичирсэн хоолоогоор чи хэн бэ гэж асан өрөөний ийш тийш гэрэл тусахтал хинч байсангүй. Тэр айсандаа салганан чичирч хамаг биенийх нь хүйтэн хөлс чийхарч байв. Хүчтэй хурдан зохилох зүрхэн тушаа гараараа даран сандал дээрээ лакхийн суугаад хөлсөө нарчив. Гэтэл надаас бүү би чамд хор хүргэхгүй гэж өнөөх баргил хоолойд хэлэхдээ зэрэгцэн эрдэмтэн ухаан алдан унав. Цагийн зүүнүүд чагхийн ургаш тэмүүлэн өгсөж уруудан яг 12-ын тоон дээр 300 давхцах мөчд эрдэмтэн сэрлээ. Сая чухам ёо болоод өнгөрөвдөө гэж өөрөөсөө асуув. Олон жил номын мөр хөөсний шанд ноорхоо хувцс ноото тарихтай болж байх шиг байна гэж тэр бодлоо. Гэтэл чи надаас бүү таавшир би чамд гэм хүргэхгүй гэж өнөөх бүдүүн хоолойд хэлхэн тэр. Эрдэмтэн өөрийгөө галзуурч гэж бодон утсаа аван эмнэлэг рүү залгах гэтэл чи галзуураагүй эмнэлэг рүү уцтаад чи нэмэргүй гэж өнөөх дуу хоолой дооглонгөө аястаа хилээд инээхэн сонстов. Айсандаа болоод түүний хамаг биеийн хөлөрч зүрх нь дэлбэрэх шахам хүчтэй цохилно. Харагдахгүй хатлаа яг л хажууханд нь сонсогдох дуу хоолой. Чи хэн бэ гэж ээрч мууран бовтнах зураа босон гарч зүхтгаар шийдэн сандал дээр тогсон ганцхан хөрмөө авах гэтэл чи гадгаш гарсан чи нэмэргүй дээ. Би чиний хажууд байсаар байх болно. Үүний оронд надтай жаахан ч гэсэн ярилцаач гэж мөнөөх дуу хоолой ээлдэгхэн хэлхэн сонстов. Тэр би зүүдлээд л байна
удахгүй энэ зүүднээс салчих байлгүй гэж хэлээд инээмсэглэв. Гэтэл чи зүүдлээгүй. Өөрийнхөө сарвунд наад үзгээрэн хатгаад үзэлдэ гэж баригл хоолоогоор хүнгэнэн дуугарав. Тэр ширээн дээрээс үзэг шүүрэн авч өөрийн зүүн гарын алганд хам хүчээрэн хатгаж орхитол тэсхийн аргагүй өвдөж алганаас нь цус гоожив. Сандарсандаа ширээний шургуулга өнгөчин шархны боолт хайхцуур өнөө хүл үзэгдэгч. Чи чинь гэртээ шархны боолт байгаа гэж бодоо юу? Гэж асуугаад хөхрөн инээснэ. Надад сандал дээр байгаа зангаагаар боогооч гэд их л тавлангүй хэлв. Эрдэмтэн ширээний шургуулга бүрийг дээр дооргүй татан нэгжих зуура. Болохгүй. Энд чинь надад үлдсэн ганцхан занга гэхэд баригл хоолоод шоолон инээгээд 3 занга байсан. Чи яриг хөөж өөрийгөө боомлж хөнөөх гээд хоёрыг нь тасалж орхисон байхаа харчаагүй ч амтанда. Ядаж ариун цэврийн өрөөнд чинь цаас байгаа байлгүй хэмэв. Эрдэмтэн гинэт сансан мэт ариун цэврийн өрөө рүүгээ очин цаас авч алгаа ороож богоод өрөөнд орон сандал дээр суув. Тэр яагаад ийм этгээд хачин зүйлтэй учирсан атлаа. Түүнтэй эгэл нэгэнтэй ярилцаж байгаа мэт яриа өрнүүлснэ ч ойлгосонгүй. Баригл хоолоод "Чи ийм л тэнэг хүнд. Миний хэлснээр бүх хүчээрээ гартаа үзэг зоож л байдаг. Ядаж өөрийгөө чимхэж болно доо" гэснэ хөхрөн инээхэн зэвүү хөргөн. Ингэхэд "Чи яг хэйэмп" гэж тайван бөгөөд зоримогхон хэлснэ толгоогоо эргүүлж өрөөнд доторхыг тойруулан ажив. Хинч харив хэлсэнгүүд түүнийг ахин дуугарахыг хүлээлээ. Тэгээд уртаа гэгч намсгаа аваад тамхи асаах нь энэ бүх болж буй сонин хачин зүйлээс зогтох аргагүйгэн хүлээн зөвшөөрч тайвширсан мэт ажээ. Гэтэл баригл хоолойд "Би хэм бэ гэж юу? Намган дотор бол би хинч биш л дээ. Харин тэнгис долоод болж өөр хэрэг" гэж хэлээд санаа алдах нь сонсдлоо. Эрдэмтэн "Чи хайр гариг эсвэл айл нэг далд ертөнцөөс ирсэн үү? Чөтгөр шулам уу?" гэж хөмсгөө зангидан зоримгхон асуухад "Айл чи биш" гэж хэлээд эвшээх дуугарав. "Тэгвэл би чамайг хинч биш гэж нэрлэе" гэвэл "Тэгдэ намайг юу ч гэж нэрлсэн болно" гэж гонхтойгоор хэлв. Тэгснэ гинэтхэн чанга дугаар басмжлан инээж "Чиж хязгааргүй тэнэг хүн шүү" хэмээн илгэлэн шоолхон сонсогдов. "Ингээд чи яагаад намайг аль түрүүнээс хойш тэнэг гээд байгаа юм бэ? Би муучгүй эрдэм шинжилгээний ажилтан эрдэмтэн хүн шүү" гэж ундууцсангүй бас бахархсан аястаа хэлв. Гэтэл хинч биш их л тохуурхан инээснэ. "Тэнэг гэдэг чинь харьцангуй ойлголт. Ер нь энэ ертөнцийн бүх зүйл харьцангуй. Харин аль талаас нь харж хэлэх нь л чухал да" гэв. "Чи тэгээд намайг аль талаас нь хараад тэнэг гэж хэлээд байгаа юм бэ?" гэж дуугаа өндөрсгөн асуухад хинч биш "Чиний найз эрдэмтэд чинь одоо хаана байна? Бүгд л өндөр хөгжилтэй улс орнуудаас урилга авч тэнд тохилог харш олон 10 акр газар эзэмшин тансаг машин хөлөглөж сайхан амьдарч байна. Дээрэгчөөлөө шудраг ёс хаанчилсан шинжлэх ухааныг эрхэмлэн дээдэлсэн газар одомитг ялалцж байхад чи энд эмх замбраагүй шудраг бус ноёрхсон авилгачсан нийгэмд хатж байна. Ядуу улсад тэнэгүүдийн дунд өнөөдрийнхөө аяг хоолны мөнгийг яаж олно доо гэж шаналн сууж байгаа чинь мунхаг хэрэг биш гэж юу? Тийм болохоор л чи тэнэг гэж хэлээд инэ. Эрдэмтэн "Өвөг эцэг минь тэр, аав минь тэр надад захиж үлдээсэн захиас би. Түүнийг би хэзээч зөрчиж болохгүй" гэж аажуу тайван хэлээд ахин тамхи хасаан гүнзгий сороод "Би хайртай их орон төрж өссөн газар нутаг ард түмнээ хайрлан хүндэлдэг юм" гэж бачуурсан янзтай хоолон чичрэн хэлв. Хинч биш бас л зэвүүнээр инээ
Чи ахлах ангида өндөр хөгжилтэй орны их сургуулийн тэтгэлэгт тэнцснээс санаж байна уу? Гэтэл чи сурч чадаагүй. Чиний өмнөөс авилагч сайдын хүүхэд явсан хэмээн тавлан хэлснэ. Эцэгч нь хүн дээр өвдөж эмчилгээний зардал олохын тулд хамаг эд хөрөнгөөн зарсан үе санаж байна уу? Тэгээд яалаа? Тийм. Чи бүх мөнгөө луйвардуулсан шүү дээ. Банкны ажилтан эмнэлэг рүү шилжүүлэх байсан мөнгийг чинь явуулаагүй хувьдаа завшсан. Тэр шоронд ял эдэлсэн билүү? Үгүй. Тэр одоо энэ хотын ерөнхий прокурор болсон. Чанаргүй сургуулийг сэтгүүлч мэрэгчлэр төгссөн хүн шүү дээ гэж хэлээд хинч биш тавлан инээж байснаа мэгштэл ойлгон сонстов. Тэгээд үргэлжлүүлэн их л гунигтай хоолоогоор түүнээс болж эцэгч нь хагалгаа хийлгэж чадаагүй өнгөрсөн. Тэр чинь чиний өнөө хайртай ард түмэн чинь шүү дээ гэж орилсноо бас л мэгшин ойлов. Түүний ойрлох уйлах чимээн дунд харавсал хорсол сүлэлдэн сэтгэл сэнтчин. Эрдэмтэн гараа зангидэн ширээ зохин босож ирээд одоо болно. Би чамтай ярихыг хүсэхгүй байна гэж орлоо. Гэтэл хинч биш. Тайвшир. Эхнэр чинь хүртэл чамайг хаяад нууц амрагтайгаа гэрэлсэн гэж хэлээд улам тавлан чанга инэхэн сонстов. Эрдэмтэн хоёр алгаараа чихээ таглан одоо зогсоод өгөөч гуйж байна. Болно хэмээн хашгиран өвдөг сөхрөн толгой гудаалган доош тонгооход түүний нүднээс цөхрөл гутрал гуниг гомдлоор дүүрэн нулимс орсон. Энэ үед хинч биш. Танаа энэ улсч дээ. Эрдэмтэн мэрэгдэн хөсөр хаяж эргүү тэнгүүд нь төрийн толгойд сууж энд тэндгүй хөшөө баримл барьж хөл нүцгэн ард түмэн түүнийг нь харан хоосон баярлаж бахархсан тоосон дундах бохир ертөнц гэж хэлээд уртаар санаа алдснаа. Эмх замбраагүй хөл толгоогүй энэ улсад чамайг хинч тоохгүй. Эд мөнгөгүй л бол чи хинч биш. Уг нь бол энэ газрын үнэт эрдэнэ нь чи л баймаар юм. Тийм ээ. Чи бол энэ улсад үлдсэн цөөхөн хэдэн эрдэмтдийн нэг шүү дээ гэв. Гэтэл эрдэмтэн гайхсан янзтай. Үгүй эн чинь юу гэсэн үг вэ? Манай улсад хэдэн зуун эрдэмтэн бий гэвэл хинч биш. Нөгөө хуурамч доктор профессоруудыг хэлээд байна уу? Тэдний хэдэн чамаар дипломо бичүүлсэн бэлээ? Бас тэгээд архиар шүү. Мөнгө эрх мэдэлтэй бол танаа улсад юу ч хийж хинч болж болно. Жишээ нь барилгын техникум төгссөн хүн дотоодыг аюулаас хамгаалах газрын дарга бүр генерал болчихдог. Танаа улсад юу болоод байгааг чөтгөрч мэдэхгүй гайхад толгой нэргээд байна гэж яачлаа. Эрдэмтэн алгуурхан өндийж босоод нүдний шилээ шалан дээрээс авангаа. Хэнч биш минь дээ. Бэтгээ чи надаас яг юу хүсээд байна гэж цөхөрсөн янзтай асуувал бэ чамаас ганц л зүйл асууя гэлээ. За тэгээд асуул та. Би бэлэн байна гэж тэр хэлээд ширээн дээрээс тамхи аван асаав. Хэнч биш. Шудрагын ёс эрх чөлөө байхгүй газар хэн амьдэрдэг гэлээ. Эрдэмтэн бодож удаан суулаа. Өрөөнд цагийн зүү урагшилж нэг л хэвээр чагхийн дуугархаас аниргүй. Татж буй тамхин дуусахад ахиад л залгуулан асаа. Ширээний бүүдгэр гэрэлд тамхины утаан хөшиг татж түүнийг янжуураас сорон үлээх тоолонд утаан агаарт хөвөлцөн бүжгэлнэ. Тэр бодсоор л хариултаа олох гэж хичээн суусаар үүр цайлгав. Хэнч биш түүний хариултыг хүлээсээр. Хэд хоногийн дараа тэр хэдэн муу ноорхой хувцас өөргөмчөнд хийж үүрээд
гэрээсээ яаран гарлаа. Түүний хөрмний халааснаас онгоцны тасалбар, гадаад паспорт зухиж харагдана. Өдрийн тэнгэрт наран байвч утаан дундаас бүрэлдсэн дөнгөжил үзэгдэх төдий ажээ. Удамжаар зөрлдөн өнгөрөх дүнсгэр баргар царайтай хүмүүсийн дундаас ганцхан хүн нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхах нь содон. Хүмүүс түүнийг гайхан харж галзуу солиотой хүн байна хэмээн түүнээс дөлнө. Тэр өнөөдөр аз жаргалаар дүүрэн байх бөгөөд үүнийгээ нуух гэж оролдовч царайн түүнийг илчлээ. Яг л түнэр харанхуйд төөрч яваад авралын гэрэл харсан мэт баяр хөөртэй тэр төрж өссөн хотынхон тоглож өссөн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн хажуугаар алхав. Хүүхэд байхад нь хичнээн сайхан өвөл болдог байсан нь санаанд нь тодорно. Шөнийн тэнгэрт дүүрэн одод гялалзаж сүүн зам тодоостод харагддаг байсныг саналаа. Хүйтэнч гэсэн цэвэр тунгалаг агаартай хөвсгөр цагаан цас бодрон ордог байж билээ хэмээн харуулсан халаглав. Тэр инхүү явсаар замын хажуугаас таксинд суугаад нисэх бодлын зүг хөдөллөө. Замд явах зуураа ухаан орсон цагаасаа эхлээд өнөө хүртэл бүхэл амьдралаа эргэн дурсан. Гэр бүл анд нөхөд анхны хайр гэдэл түүний сэтгэл тодоос тод үлдсэн бүх хүмүүсийн царай нүдэнд нь ээлж дараалан үзэгдэнэ. Хотоос гараад нилээд холдсны дараа тэр жолоочд төр зогсохыг хүсээд тэргнээс бууж эцсийн удаа төрлөх хотоо эргэн харав. Хот түүнд бэ нэгэнт өнгөрсөн. Чи хордон явдаа. Эргэж битгий хараарай гэх шиг саарл утаан дундаас дүнсийж харагдах нь өрөвдөлтэй. Тэр ахин хизээч эргэж ирэхгүй гэж өөртөө тангарахлаа. Гониг харуусал, уйтгар, зовлон, гомдол бүхнээ байх ёстой газар нь үлдээхэд биеийн өд мэт хөнгөрч ухаан нь нар мэт гийв. Нисэх буудалд холхилдох олны дунд нисэлгээ хүлээн суух эрдэмтэн хинч бишээ чи байна уу гэж чимээг өхөн шивнэ. Гэтэл хинч биш өнөөхөл баригл хоолоогоор байна гэж зөөлөн дуугархан тэр. Эрдэмтэн чи надад хэн гэдгээ хэлэхгүй юм уу гэхэд хинч биш хэсэг чимээгүй байснаа нисэх буудлын ариун цэврийн өрөө рүү ор гэлээ. Эрдэмтэн ариун цэврийн өрөөнд орж гараа угаах зуур толинд өөрийгөө харж байтал толины тусгал гинэт түүн рүү их л нухацтай харснаа. Би бол чи юм. Чиний төлөө бүхнээ зориулж чадах ганцхан чамайг л хайрладаг дотор чинь орших аминч үзэл чинь байна. Гэж хэлээд түүний өдөөс харан инээмсэглэв. Зохиолыг бичсэн Жамбал Доржийн амар төвшин, зохиолыг уншсан Ойдвийн Батсүх.